байгаль орчин. Аймгийн хэмжээнд 2022 оны усны тоо бүртгэлийн судалгаагаар 418 голгорих, 152 нуур тойром, 805 булаг шанд, 9 хөв цойром, 1581 худаг тоологдсноос 226 булаг шанд эхийг хашиж хамгаалаад байна. Усны сан бүхий хамгаалтын бүсийг Хануй, Сэлэнг, Орхон чулууд, Туул, Хөвсгөл нуур эгийн голын сав газрын захиргаанд хамтран тогтоож 400 ширхэг тэмдэгжүүлэлт суйрлууллаа. Хануй голын сав газрын захиргаанаас усны тоо бүртгэлийн ажлыг хийж, Хануй, Цагаан гол, Хунт, Их булгийн аршааны хим физик шин чанарыг тодорхойлуулахад 3 булаг аршаан цуманд хөв цойрон байгуулах, Баян нуур сумын Баян нуурыг сэргээх ажлын зураг төсвийг боловсрууллаа. Ойд үйл ажиллагаа явуулдаг 36 аж ахуйн нэгж ойн цэвэрлэгээний ажлыг 1250 га талбайд хийж, 25600 м3 модыг иргэдийн түвшний хэрэгцээнд олгоод байна. Орхон, Хишиг өндөр, Сэлэнг, Хангал суманд хожуул төслийг хэрэгжүүлж, 5410.4 м3 модыг сумдын иргэдийн түвшний хэрэгцээнд олгосон. Ойн сангийн 20%-ийг хамгаалж 306 га талбайд ойг нөхөн сэргийх ажлыг хийж, ойгоор бүрэгдээгүй талбайн 3%-ийг ойжуулсан байна. Аймгийн хэмжээнд ойжуулалт тэрбумод үндэсний хөдөлгөөний хүрээнд 307.4 га талбайд ойжуулалт, 50 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хийж гүйцэтгэлээ. Ойн хортны тэмцлийн ажлыг 57,782 га талбайд хийж гүйцэтгэлээ. Улсын төсвийн 289.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ойн хортны судалгааны ажлыг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газрын ойн нөөцийн хилтэс ой бүхий 9 суманд 136,600 га талбайд ойн хөнөөлт шавьчтай тэмцэх ажлыг мэргэжлийн байгууллага 7000 га талбайд хийж гүйцэтгэлээ. 2020-оос 2023 онуудад цэвэр орчин цэмцгэр булган аянаар давхарцсан доогоор аймгийн хэмжээнд 1,536,151 га газрын 37,775.5 тонн, 378 гол горих ус цэцгийн 5190.8 тонн хог аягдлыг цэвэрлэн хогийн төвлөрсөн цэгт, үгсэн малын 30,742 сэгзэм, 3,909 нохой, 272 муурыг устгаж, энэ ажилд давхарцсан тоогоор 1184 аж ахуй нэгж байгууллага, 21,363 хүн, 936 автомашин техник оролцож 25.8 тонн шатхуун зарцуулсан байна. Дээрх онуудад Баян агт, Бугат, Булган, 3 булаг, Дашин жилэн, Могод, Тишиг, Хишиг өндөр, Худаг өндөр сум, Баян нуур, Булган, Орхон, Сайхан, Сэлэнг, Хялган тосгонд хог ачих зориултын автомашиныг 881.1 сая төгрөгөөр, Бүрэг хангай, Тишиг суманд бохир соруулах 2 автомашиныг байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагын нөхөн сэргээх арга хэмжээний 110.3 сая төгрөгөөр тус нийлүүлв. 2021 онд аймгийн төвийн гэр орооллын 200 айл өрхөд Азийн хөгжлийн банк орон нутгийн төсвийн 184.5 сая төгрөгийн санхүүжилтээр хөрсний нэвчилтгүй соруулдаг эко ариун цэврийн байгууламж барих ажлыг Булган Мэж компани, Хурдтгал компани хамтран гүйцэтгэлээ. 2023 онд аялал жуулчлалын ивент арга хэмжээнд зориулан өвөл зууны 30 ширхэг зөөврийн эко нойл орон нутгийн төсвийн 154.6 сая төгрөгөөр худалдан авч Булган сумын тогтчлол үйлчлэгээний ангид хүлээлгэн өгсөн. Аялал жуулчлал. Аялал жуулчлалын нэгдсэн дижитал платформ хөгжүүлэх зорилго бүхий Visit Булган цэгийн вебсайтыг 44.2 сая төгрөгөөр хийлгэж 2024 оны 3 дугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 2022 онд аймгийн хэмжээнд 5 ивент арга хэмжээг төлөвлөн хангинахын шугуйн шагаан тойром, мөн Орхон аймагтай хамтарч RFC Mongolia Булган хангай 2022 олон улсын барта замын уралдаан, Айраг наадам арга хэмжээ, Айраг Day арга хэмжээ, ITM Mongolia 2022 арга хэмжээг тус зохион байгууллаа. Эдгээр ивент арга хэмжээнд гадаадын 10,860, дотоодын 167,820 орчим аялагчид ивент арга хэмжээнүүдийг үзэж сонирхохоор зорин ирсэн байна. Дээрх арга хэмжээнүүдэд оролцогчдын тоо өмнөх онтой харьцуулахад 13% өссөн түнтэй байна. 2023 оны 1-р сард Visit Булган 2023 аялал жуулчлалын форумыг Хангал сумын Хялган тосгон зохион байгуулж, форумын үйл ажиллагаанд байгаль орчин аялал жуулчлалын сайд оролцож, өвлийн экстрим аяллыг хөгжүүлэх боломж, аяллын улирлыг уртасгах талаар санал солилцсон. 2023 онд Худаг өндөр суманд Бүтээлэ resort жуулчны баазыг 4 тэрбум, Сэлэнг суманд Seven нуг жуулчны баазыг 3 тэрбум, Булган суманд Suite Center үйлчлэгээний цогцлборыг 2.8 тэрбум төгрөг,
Дайчин банк зочид буудал 6 тэрбум төгрөгийн төсөв төртгөр баригдаж, жилийн турш үйл ажиллагаа явуулах боломжтой орчин үеийн шийдэл бүхий цогцлборууд ашиглалтанд орлоо. 2024 оны 1-р сараас эхлэн байгаль орчин аял жуулчлалын яамтай хамтран нэг жуулчин, нэг хонь өвлийн аял жуулчлалын аяныг улсын хэмжээнд анх эхлүүлэн бүгд найрамдах Солонгос улс Вьетнам улсын жуулчид хүрэлцэн ирснээс гадна дэлхийд алдартай инфлюенсерүүд болгон аймагт очилж тус аймгийг дэлхийн хэмжээнд сурталчлах ажлыг эхлүүлсэн бол бүгд найрамдах Солонгос улсын Wannabe группийн ерөнхийлөгчөөр ахлуулсан тус группийн ажлын хэсэг болгон аймагт ажиллаж аял жуулчлалын чиглэлээр санал солилцож хамтын ажиллагааг эхлүүллээ. Visit Bulgar! Уул уурхай. 2024 оны эхний улирлын байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмлын ашиглалтын 79 аж ахуйн нэгжийн 79868 га, хайгуулын 33 аж ахуйн нэгжийн 174706.5 га талбайд тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Аймгийн засаг дарга болон бүрэг хангай дашин жилийн сумын засаг дарга нар 2022-оос 2023 онд уул уурхайн 19 аж ахуйн нэгжтэй байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгууллагатай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай хамтын ажиллагааны гэрээг байгуулж 66 хүүхдийн сургалтын төлбөр, 3 хүүхдийн эмчилгээний зардал болох 350 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Бүрэг хангай сум 23 уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй орон нутгийн дэд бүтц ажлын байр нэмэгдүүлэх, хандивын асуудлаар гэрээ байгуулж 1 тэрбум 454.5 сая төгрөг төвлөрүүлэхээс 1 тэрбум 57.5 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. 2021-с 2023 онд Эрдэнэт үйлдвэр, Platinum Land компани, Focus Metal Mining, Өгөөж Баян хангай компани, Мөнх нархан орд компани, Bat Brothers Mining компани унд ахуйн усны шугамд тус шинээр тоолоор суйрлууллаа. 2022-оос 2023 онд дашин жилийн сумын Доргонот багийн цагаан чулууд гих газар гараар алт олборсны улмаас эвдэрсэн 1.8 га газрын нөхөн сэргээх ажлыг Bat Brothers Mining компани гүйцэтгэлээ. Давхарцсан доогоор бүрэг хангай сумын тусгай зөвшөөрөлтэй 21 аж ахуйн нэгжүүд дүүцүүлэн хамгаалах ажлын хүрээнд уул уурхайн олборлтын улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон 72.7 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөснөөс биологийн нөхөн сэргээлтийг 12.1 га, техникийн нөхөн сэргээлтийг 63.2 га талбайд хийлээ. Дэд бүтцийн төлөвлөлт төв суурингийн хөгжил. Аймгийн байгаль хамгаалах сангийн 2021-с 2022 оны төсвийн 670 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019-с 2021 оны хооронд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж 2022 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим системд оруулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах замаар хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах төсвөт багтаан Баянгагт, Баян нуур, Бүрэг хангай, Гурван булаг, Могод, Сайхан, Аршаан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг гүйцэтгүүлж 2020-с 2021 оны сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлэн батлуулж цахим системд байршуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үе шаттайгаар тусган газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2023 онд аймгийн хэмжээнд 5298 нэгж талбарын 124,51,172 га газрын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4145 нэгж талбарын 4020.4 га газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж өмчлүүлсэн байна. Аймгийн засаг даргаар батлуулсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын засаг даргаар батлуулсан 16 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний нийт биелэлд 2023 оны жилийн эцсийн байдлаар 17% хэрэгжиж зорилт түвшинд хүрсэн ба тухайн жилийн хэрэгжилт 90.7% байна. Өрн холбооны үндэсний оператор Mobicom компани 2021 онд 9 сумын 19 байршилд, Unitel компани 2022 онд Бугат, Бүрэг хангай, Дашин жилэн, Могод, Орхон, Аршаант, Сайхан, Тишиг, Хишиг өндөр, Хутгөндөр сумын 14 багийг шинээр өрн холбооны сүлжээнд холболоо. Мөн Болгон сумын 6D хороолол болон 3 дугаар баг, Жаргалан цуслан гэсэн 3 газарт шинээр цамхаг босгож сүлжээний өргөтгөл хийв. 2022 онд Mobicom компани Орхон сумын Халиун багт, Хайхан сумын Угалз, Ундрах гих 3 багт шинээр сүлжээний цамхаг босгон ашиглалтанд оруулснаар 20 байршлыг өрн холбооны сүлжээнд холбогдсон. Бугат, Дашин жилэн, Могод, Сайхан, Тишиг, Хангал, Хишиг өндөр, Хутгөндөр сумын 11 байршилд өрн холбооны сүлжээний антенн байршуулах зорилтоор газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгаж газар олголтыг хийсэн ба Сайхан сумын 6 дугаар баг Ирэний уурхай орчим Unitel компани антенн байршуулж ашиглалтанд орууллаа.
2022-оос 2023 онд нийт 21 байршилд өөрийн холбооны антенн барьж ашиглалтанд оруулан аслагдсан багийн иргэдийг төрийн үйлчлэгийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүллээ. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны шинэ хөгжлийн зам хөтөлбөрийг 2021-с 2024 онд хэрэгжүүлж хийсэн ажлын тайлан